Магадгүй зарим хүмүүс энэ зүйл шиг амьдралын тухай сонсоогүй байх. Хүн төрөлхтөн өнөөдөр бид маш их дэндүү их жаргалтай байгаа гэдгээ мартаж болохгүй. 1920-30 онуудад болж байсан их өрсөлдөнгийн үед хүмүүс хүний мах идэж байсан гэвэл та итгэх үү? Тэд өсснөөсөө болж маш ихээр амир үдэн гашуун нулимсыг унахсаар. Их өрсөлдөнгийн үед эцгийнхээсээ өнчин хоцорсон хүүхдүүд өсснөөсөө болж даарснаасаа болж өвчин зовлонд нэрвэгджээ. Амьд үлдсэн нэгийг нь хүүхдийн асрамжийн газарт байрлуулсан. Бидэнтэй хамт байж subscribe дааж дэмжиж байгаа та бүхэнд маш их баярлалаа. Намын хариуцлагатай гишүүн Мансур. Ард түмний нөхцөл байдлыг мэдхийн тулд 1933 оны өвөл тэнд тосгонд очино. Мансур ийм аимшигтай зүйлүүдийг нүдэрээ харсан яг тэр үед зөвлөлтийн засгийн газраас маш аимшигтай харгислалыг хийсээр байлаа. Энэ бичлэгт 1931 оны 7 дугаар сард нэгдсэн улсын улс төрийн захиргааны гадаад харилцааны хэлтсийн дарга Сичевийн даалгавраар баригдсан 8 казак иргэнийг шүүхийн шийдвэргүйгээр шууд буудсан. Энэ оны намраас эхлээд 30-аас 40 хүнийг ямар ч шалтгаангүйгээр буудсан байж. Коммунистууд казакуудад харгислал, эрүүшүүлт үзүүлэхээс гадна тэдний цусыг ууж байсныг энэхүү нууц материалууд гэрчилдэг юм бай. Их өрсөлдөнгийн тухай өгүүлсэн. Баримтат өгүүлэхийг англи, герман болон бусад хэлээр орчуулсан Оросын холбооны улсын зохиолч Валерий Михайловын хэлснээр 1891 оны их өрсөлдөнгийн үеийн тухай ирээдүйн удирдагч нь Ленин ийхүү хэлж байжээ. Өрсөлдөн бол эрх мэдлийг гартаа оруулах үндсэн зэвсэг. Тэр энэ тухайга Казан улсад сурч байхдаа 21 наснда хэлсэн байна. Мөн өрсөлдөнд нэрвэгдсэн хүмүүст ямар ч тусламж үзүүлэхгүй гэжээ. 1918 онд Ленины эхлэлийг тавьж өгсөн уг харгислалыг түүний хайрч Шавин Сталин 1930 онуудад бүрэн гүйцэлдүүлсэн байна. Тэр жилүүдэд их зохиолч Габит Мусреф казак айлуудын гэр өгсөн хүмүүсээр дүүрч хоосон үлдсэнийг олж харжээ. Ард түмний өрсөлдөнд нэрвэгдэж нас барсныг нүдэрээ харсан нь энэ. Тэд нэг гэрт ороход хүн төрхтэйж араатан мэд болсон нэг эмэгтэй. Хүмүүсийн мах идэж байгаад таарсан байна. Ард түмний дарангуйлалд өртсөн тухай захиаг бүгд найрамдах улсын удирдагч Москва руу гид гараараасаа цугран явуулсан. 1932 онд 5 хүний захиаг зарласан билээ. Тэд Габит Мусреф, Мансур, Маташ, Алтинбек Хайдар нар. Тэд бол бүс нутгийн тэргүүлэгч Галичикийн руу ард түмний өрсөлдөнд нэрвэгдсэн тухай гашуун үннийг хэлж захиа явуулсан. 1933 онд Оросын холбооны улсын зөвлөлт холбоод бүгд найрамдах улсын ардын комиссар Криланка Турар Рискулов руу өрсөлдөнд нэрвэгдсэн казакуудын дунд хүний мах иддэг гэсэн яриа их гардаг боллоо. Ийм зүйлсэнд ялангуяа жоохон хүүхдүүд их нэрвэгдэж байгаа. Саяхан нэг газраас дотор эрхтнийг нь авч хайсан 5 насаар охины толгой болон бие нь олдсон. Байцаалтын үед охины махыг идэх гэж байсан 3 эрэгтэй баригдсан. Иймэрхүү явдлууд газар аваад байна гэж захиа бичжээ. Харин Рискулов казакийн ард түмний өрсөлдөнд нэрвэгдсэн тухай тайлбар захиа явуулжээ. Тэр өрсөлдөнгөөс гарах арга замыг дурдсан 33 хуудас хариу захиа барьж Сталинд уулзсан байж.
Энэ үед тэр өрсгөлөнд нэрвэгдсэн Кацкодод туслах төлөөлөл байгуулж түүнийг удирдан. Ингээд ард түмний төлөө хоёргүй биеэр зүтгэсэн түүний ачаар олон хүмүүс амьд үлджээ. Их өрсгөлөн ард түмнийг галзууруулж хүн төрснөөс арилсан байна. Хүүхдийн асрамжийн төвдж байдаг хүнд байлаа. Булевийн нэрэмжид 300 хүүхдийн асрамжийн төвд өдөрт бага гэхэд 5 хүүхэд нас барьдаг байжээ. Амьд байгаа хідэн тураалд орж арьс яс болсон байлаа. Зарим нь хөхөрч хавгнасан. Сими тоосгоны хүүхдийн асрамжийн төвөөс 20 хүүхдийн ялцарсан цогцыг олсон. Алмат хотын ах スー тоосгоны цонх хаалгагүй морины жүчээнд ерөн хүүхэд өлсөж өгсөн байна. Тэд бүгд цаазын ял авсан. Кацкодын тоо 1917 оны тоолгоор 6 сая байсан. 1939 онд 8 миллион байх тооцоо гарсан. Гэвч их өрсгөлөнгийн дараа 2 сая хүн үлдсэн. Тэдний 1 сая нь их өрсгөлөнгийн үед гадагшаа зугтсан байна. Үлдсэн хүмүүс их өрсгөлөнгийн үед амь үрэгдсэн.